май хөрхнүүдээ хамгийн тавигдсан бичлэгэн дээр байсан охин шиг мейкап хийцгээе. Тэр нь хэн байсан бэ гэхээр мэдээж би байсан. Timer. Өмнө хоёр хийсэн мейкап гэжтэй get ready бичлэгнээс шал өөр яагаад гэвэл хэдүүлээ бүр шал өөр мейкап хийх гэж байна. 2-3 хүн ажишгийн мейкап хийгээч гэж асуусанд би маш их баярлаж байгаа. Тийм болохоор би мейкап хийж харуулах гэж байна. Өнөөдөр хэдүүлээ байгаа зү зүгээр л жоохон бордод идэм юм санагдаад идэв. Энэ Oriflame-ийн крем. Крем шууд төрхийг нэг хүсээд байдаггүй учраас би нэг иймэрхүү дөө багсаар кремээ хамгийн эхлээд нүүрэндээ ингээд жигтгэн тараагаад өчтдөг. Нөгөө нэг ганц гайгүй хандалд авсан бичлэг маань юу байсан? Миний зүгээр л туршилтын бичлэг байсан. Тэгсэн чинь айгу хүмүүс үтцсэн. Тэгээ би тэрэн дээр миний микрофон ажиллаагүй. Тэгээ би өөрөө ч нэг олигтойч байгаагүй заяо. Тэгсэн чинь YouTube маань цаанаасаа хүмүүст рекоменд хийж өгөөд зөндөө хүмүүст үзүүлсэн байсан. Тэгээ би тэр бичлэгэндээ их баярлаж байгаа. Тэгээд бас тэр бичлэгний талаар ярьсан эзэн хүүгэндээ ч ихсэн баярлаж байгаа. 19 оноос хойш ерөнхийдөө бол яг ингэж амир сэтэрхий контуртай мейкап айгүй их туршиж үздэг байсан. Тэгээ тэрнээс хойш би гэн гайгүй сайжирсан болохоор хүмүүс бас яаж хэрхэн мейкап хийдгийг асууж байгаа баха гэж би бодож байна. Тэгж хитүүлээ илүү мейкап маань илүү гоё цэвэрхэн хөнгөн харагданаа. Хөнгөн харагданаач гэж өөрт хөнгөн байх байхгүй юу? Энэ крем маань ингээ орой түрхгээр айгүй гоё харагдтiim аа. Өдөр түрхгээр сөө байд харагдана. Тэгээ би энэ мейкапыг хийгээд ядагчгүй. Альгаал оронд орол унддаг. Би нөгөө өсөө угаасан дээрээ нэг өсөн бичлэгээ хийчихье гэж одоо халуус тасарсан айгүй хэцүүдэлтэй байгаа учраас би амар асуудалтай байгаа. Уул нь би амар гоё том цагирах зүмэрлэн заяо. Гэтэ ээжийнх маань болонгууд ээж маань одоохондоо байхгүй байгаа болохоор цагиргын хаана гоё би мэдэхгүй байна. За, крем чичгүүт бүр oh my god бүр хамаагүй хідүүлээч гэжтэй би айгүй дэжгүй харагдчих байна. Тэгээд ийм начиг юм бөөр хий заяо. Ингээ контур одоо яаж зурх нь тодорхойгүй байдаг. Нүдтэй хүмүүс бас контур яаж зурхыг сурч авч магадгүй. Гэтэ би яг сайн зааж өгч гэж бас хэлж чадахгүй л байгаа юм л та. Яагаад гэвэл би мейкап артист биш үү лээ. Өнөөдрийн тэгээ мейкап онцлог маань болонгуудаа хэдүүлээ сормоос наана. За яг ингээд амар байри мейкап хийж ахт маань аамын нэрвэл би яг хичээж өгнө. Тэгээ би нэг хичгүй л дээ. Гэтэ зүгээр ер нь бол би хичнэ. Би нэг удаа амар контуртай мейкаптай яаж ахта автаа таарч ирсэн. Тэгээ би тэр үед бол ицсэн. Гэтэ намайг яагач. Усууд яавал хичтэй тий. Хөөрхилтэй хагарсан байгаа энэ Innisfree-ийн паудрыг ашиглаад энэ аимшигтай гялаагаад байгаа хөмсгөн дээрээ түрхийа. Хамраа өндөрлөхгүй бол хэдүүлэн хамар намхан. Тэгээд энэ бичлэг болгон дээр харуулдаг теннийхаа энэ өнгийг аваад хамраа өндөрлөнө. Ийм Nova-гийн талхтай тэн, ноён талхчан. Гэрлэний үдс би шууд энэ хэсгээс ахуулаад ингээл доош нь зурчдаг заяо. Би хайлайт байгаа хгүй юу хоёр ширхэг энэний хаан байгаа үсттэй энэ ягаан дүнгийн хамарныхаа үзүүр дээр тавьчихнаа. Яда амар гэрэлтэйгааз энэ шууд гэрэл орж ижин энд нь тэгээд бас түрүүнийхээ ягаан дүнгөөр хайлайт тавьчих. Жохон сценаритад энэ тэгтэй зүгээр дээ. Бам 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 бам. Энэ гайгүй нэг тодвтор өнгийн сүудрээр нь jawline сүудэр хийж өгье хэдүүлээ. Jawline гүйж гисэндээ. Ийм мейкап хийгээд эргэж үзэх хүмүүс нь амар ховор хаа. Яа тэгвэл ингэдэг байхгүй юу? YouTube дээр нэг бичлэг оруулчингууд тэр л бичлэгийг хандлт аав заяо. Тэгчингүүд дараагийнх нь бичлэг нь ерөнхийдөө бол ингээд явцгүй болчтیں۔ Гэтэ би хүмүүсийг бас яаж ийм хөөдөө
бичлэгэн дээр реакц гаргахыг мэдэхгүй байна. Яагаад гэвэл би тасаараа нэгсэн нөө шал өөр ондоо төрлийн бичлэгнүүд тасаараа хийж явсан болохоор хүмүүсээ хэр сайн ийм хөө бичлэгэн сайн байхыг би мэдэхгүй байна уу. Гэтэ яг тэ нэг ингэ хийгээд оруулчих. Ийм pink plush байгаа заяо. Энэ pink plush-ыг энэ авс. Хацарныхаа юу н тэгээ тавьсаа л ингээл тавьчихна. Харин нүдэ хэрхэн яаж будахыг би та бүхэндээ зааж өгөө. За надаа энэ нэг манай ихчээ маань хаягчээсэн тийм байгаамаа. Тэгээд надад өгчөөч гээ би авцсан. Энэ цэнхэр өнгийг хараад. Би нөгөө нэг ийм цэнхэр өнгийн тэн надад амар таалагдаад байсан байхгүй юу? Тэгээ би авцсан. Тэгээ энэ хажууд нэг ийм тэн исэн юм аа. Гэсэн чи энэ тэн ингэж их хэрэг болно гэж яаж санах вэ? Энэ тэнээсээ сайхан хуруунд дээр авч агаад нүднийхаа бейсийг тавьчих. Танаас ялгаа харагдаж байна уу? Ийм цагаан өнгөөр дэ боднаа л гэсэн үг. Ингээд ямар ч ингээд төсөөлөөгүй байсан бичлэг хандлт авдаг гэж үнэхээр үнэн заяо. Тэгээ тэр айгу гайгу хандлт аваад миний subscribers бараг 200-аар нэмэгдсэн. 200 subscribers нэмэгдсэн. Тэр бол маш их тоо. Бүр маш их тоо. Яагаад гэвэл би ингээд өөрийнхөө хүчээр нэмэгдэж штэ. Өөрийнхөө хүчээр чийсээ ерөнхийдөө бол ингээд өөрийнхөө царай болон яриагаар ингээд хүмүүсийг яа за мэдгүй ямар буруу ярих гэдэг юм. Хүмүүст ингээд би таалагдаад ингээд орсон биз дээ. Тэгэхээр би их гайхаж байгаа. Тэгээ бас та бүхэндээ дэмжсэнд маш их баярлаа. Тэгээ бас би надад өөр сайн хүмүүс гарч ирнэ гэж хэлсэн хүмүүстээ бас маш их баярлаа. True Republic-ийн нэг юм хар өнгийн creamy gel liner гэд нүднийхэн доорх болон дээрхийн нэстэ сайхан будаад өгд юм байгаа эдтэй хэдүүлээ. Ингээд хан дотор талын буднаа л гэсэн үг. Энэ бол айгүй хэцүү. Гэтэ ингээд бас нүднийхэн доорхын ч гэсэн бас та нар ингээд будаад өгчих заяа. Oh my god, энэ ямар байд юм бэ? За эхний ээлжинд бол нүд маань ингэж харагдана. Нилээн айхтар харагдаж байна. Одоо нөгөө талыг хэдүүлээ. Нүднийхэн дотор тал болно ингээд доорхын ингээд сайн харлуулад өгч байгаа штэ. Like Emma Gorshik. Хажино. So Emma. Энэ гол зүйл болох. Контра дурцгаая. Nova-гийн хажино. Ийм контр ингээд урт болгож байгаа штэ. Урт болгоод ингээд уршаанаа ингээд ийм одоо ийм бөөрийн ийм юутай нүдэн дээр сэтэрхий зурна гэдэг чинь яг ингээд зүгээр ингээд дөрвөлжин дүрс зурж байгаа юм шиг л байдаг байхгүй юу? Энэ дээр дөрвөлжин oh my god гурвалжин дүрс зурж байгаа юм шиг гэдэг байхгүй юу? Ийм нүдэн дээр тийм болохоор хэдүүлээ энэ нүднийхэн доорхыг ингээд харлуулахаас өөр харахгүй заяа. Тэг ингээд шууд дишээ ингээд татчихна. Энэ контрийг хідэн ч удаа алдаж болно заяа. Гэтэ зүгээр контр уртах тусмаа зүгээр заяа. Яа тэгвэл хэдүүлээ нөгөө сонмоос наах учраас за ер нь ойролцоогоор ингэж зурчих. Харин нөө нэлээд аимшигт харагдаж байна тий. Их дэлгүүрээс нэг юм тэн авсан байхгүй юу? Хөөхөн дөрөв өнгөтэй ийм жижигхэн тэн хар өнгө. Энийхэн доорхыг нь бутчих. Энэ өнгөөрөө бас урталт. Юутайч сэтэрхийгээ зурчихлаа. Нэг максимайзер байгаа штэ. Энийг оруулан дээрээ ялан заяа. Сомсныхон цавуу яг энэ зүгээр хар хэсэг дээр нь түрхэж байна. 2 3 удаа үлээгээд шууд нүднийхээ нөгөө нэг юу тавьсан газар байгаа штэ. Сэтэрхий зурсан газар байгаа штэ. Яг тэрийг өргөжлүүлээд наач. Okay guys. Makeup маань ийм амархан байсан гэж юу? No. Makeup бол ингээ өрөөний гэрлэнд бол нэг ингэж л харагдана гэсэн үг. Тэр миний makeup look бол ингэж харагдаж байна. Ерөнхийдөө бол нэг ингэж л харагддаг. Сурсан байгаасаа гэж найдаа. Хэрвээ юм сурсан бол би маш их баярлаж байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа.